байцгааны үн бол Magi Production. За намайг Magi гэдэг. Энэ бол хичээл номер 2. За өнөөдөр keyboard-ны төвшөрүүдийг одоо яаж цааш нь үргэлжлүүлж үзнэ. За ингээд програм эхлүүлээ энэ бол Blender. За нүүрэн талаас харъя. 1. За 5-ыг даръя. 5 ямар үүрэгтэй вэ гэхээр 5 бол 3D-гээр харна. За одоогоор л 3D-гээр харсан байна. За дахиад 5-ыг дарахаар 2D-гээр харна. За тэгээд дараа нь 1-ийг дараад үзээрэй. За 5 бол ийм үүрэгтэй. За дараагийн төвчлөр G төвчлөр. За G төвчлөр ямар үүрэгтэй вэ гэхээр өмнө бид нэр одоо ямар нэгэн битийг хөдөлгөхдөө зөвхөн энэ 3 сумыг ашиглан хөдөлгдөг байсан бол за G бол дурын байрлал хөдөлгөнө. За битээ сонгоод за G дараад маус хөдөлгөд үзээрэй. Тэгэхээр дурын байрлал хөдөлгөнө ганц юм юу одоо энэ битийг биш одоо жишээ нь гэрэл бас адилхан. За тэгээ камер. За хэрвээ энэ битийг би одоо энэ давж хийвэл G дараад маус нэг зүүн талын тавьч. За хэрвээ би энэ битийг одоо энэ давж хийснээр болоод одоо чинь G даръя. Бодод буцаагаад хэмнэлд нь оруулъя маус 2. За энэ мэтлэл яг бүх зүйлүүд яг одоо адилхан ажиллана. Маус 1, маус 2. За дараагийн төвчлөр бол Z. Z ямар үүрэгтэй вэ гэхээр ерөнхийдөө нэвт харна. Одоо жишээ нь одоо би Z-ийг дарцсан байна. За заримдаа юм хийхэд Z бол их одоо ашигладаг хэрэглэгддэг. За дараагийн төвчлөр бол A төвчлөр. За A төвчлөр ямар үүрэгтэй вэ гэхээр ерөнхийд нь бүх одоо энд байгаа энэ битийг гэрлийг камерыг ингэж бүгднийг нь одоо сонгодог идэвхжүүлдэг. За харж байгаа. Зэрэг би ахаад A дарвал одоо идэвхжгээ болчихно бүгдээрээ. Зэрэг би ахаад A даръя. Бүгднийг нь сонгоцсон байна гэсэн үг. За A төвчлөр ийм үүрэгтэй. За дараагийн төвчлөр бол R төвчлөр. За R ямар үүрэгтэй вэ гэхээр ерөнхийд нь юмыг ингэж одоо эргүүлнэ. За камерыг ч гэсэндээ одоо адилхан. За дээрээс харъя. За харж байгаа. Ингэж эргүүлнэ. За дараагийн төвчлөр юу вэ гэхээр тооны машин, keyboard-ны тооны машины 0 одоо тэг. За хэрвээ тэг дээр дарвал камер руу орно. Одоо камер бол одоо яг ингэж харагдаж байна. За дахиад Z-тэй даръя. Энэ бол яг камерын одоо яг харагдах байдал одоо хүрээ гэсэн үг. Тэгэхээр одоохондоо энэ шоу бол одоо яг камерт орж бол чадахгүй. Тэгэхээр камерыг засъя. Дээрээс харъя. 7 дараад. За камера хөдөлгөөд. За одоо дахиад 0 даръя. За тэгэхээр дахиад ороогүй. Тэгэхээр жоохон дээшлүүлэх юм байна. Нэгийг дараад нүүрэн талаас хараад жоохон дээшлүүлээд дахиад тэг. За харж байгаа хэрэгэд орно. Тэгэхээр өмнө хэлжсэн би G дурын байрлал авчдаг. Тэгэхээр яг камер дээр бас адилхан ажиллана. Тэг дээр дараад тэгээ G-гээ дарахаар за харж байгаа камер бол ингэж ажиллана. За дараагийн төвшөр юу гэхээр Shift D. За Shift D бол нэмийг одоо хуулж одоо жишээ нь энийг одоо энтэй яг адилхан бит удаа гаргаж ирнэ. За жишээ нь энэ битийг сонгоод Shift D гэх юм бол за дарж байгаа нэгийг гаргаж ирнэ. За хэрвээ заримдаа Shift D гэчээд маус 2-оо дарах юм бол одоо буцаачна. Гэлээч гэсэнд энд дахиад нэг байгаа. За харж байгаа. Тэгэхээр маус 2. За хэрвээ Shift D-г ашиглачаад маус 2-оо дарчих юм бол одоо энэ дотор одоо энд дахиад нэг дүрс дотор нь байна гэсэн үг. Тэгэхээр энийг сайн санаж авах хэрэгтэй. За дараагийн төвчлөр ямар төвчлөр вэ гэхээр Ctrl Z.
За control Z нь бол одоо үйлдэлийг буцаана. Одоо жишээ нь би эднэрийг ингээл хуулаад тавьчихсан. За одоо эднийг буцаагаад хэмнэн оруулъя гэвэл control Z. За харж байгаа бах. Control Z-тэй дараалах юм бол ингээл хийсэн үйлдэлийг ингээл одоо буцаагаал байна. За control Z бол ийм үүрэгтэй.